За үлэх систем тэмдэглэгдсэн 107 элементээс 85 нь бол металл байдаг. За энэ дээс ус төрөгч бол ногоон өнгөөр тэмдэглэсэн. За энэ маань металл биш шин чанартай ахна. За шүлтийн металлуудыг энд шар өнгөөр тэмдэглэсэн байна. За газрын шүлтийн металлуудыг бүдэг цэнхэр өнгөөр, за шилжилтийн металлуудыг арай тод өнгийн улбар шар өнгөөр тэмдэглэсэн байна. За сарнимал металлуудыг тод цэнхэр өнгөөр, за металл бишүүдийг цагаан дэвсгэр дээр дүрсэлсэн байна. За мөн инертийн хийнүүдийг улаан дэвсгэр дээр, харин газрын ховор элементүүдийг саарал өнгөөр тус тэмдэглэсэн байна. За тэгвэл эдгээр үлэх систем дэх элементүүдээс ихэнх нь буюу 85 нь металлууд байдаг. За энд сарнимал металлууд, мөн шилжилтийн металлууд, газрын шүлтийн болон шүлтийн металлууд, газрын ховор элемент эдгээр бүгд металлын ангилалд орно. За металлуудын байгальд орших байдлыг авч үзье. За цөөхөн тооны үнэт металл болох алт мөнгө зис нь химийн итвэх муутай учраас байгаль дээр цэврээрээ буюу аранжин байдлаар тохиолддог. За бусад металлууд ихэвчлэн нэгдлийн байдалтай оршдог. За байгаль дахь металлын эрдэсийг хүдэр гэж бол нэрлэдэг. За хүдрийг бол дараах байдлаар ангилдаг. За жишээлбэл сульфидийн хүдэр. За үүнд төмрийн сульфид, хар дуглууны сульфид, сайрын сульфид гэх мэтчлэн орхон байна. За оксидийн хүдрийн жишээ бол төмрийн оксид, хөнгөн цагааны оксид, талас молекул устаа гэх мэтчлэн орхон байна. За карбонатын хүдэр нь карбонат ионыг агуулсан буюу жишээлбэл кальцийн карбонат, натрийн карбонат гэх мэт хүдрүүд байж болох нь. За хлоридын хүдэр нь найрлагандаа хлорид ион агуулсан байна. За жишээлбэл натрийн хлор, карналитийн эрдэс гэх мэт байх нь. За сульфатын байдлаар тохиолддог хүдрүүдийг сульфатын хүдрэг нь үүнд жишээлбэл натрийн сульфат, арган молекул устаа, галоверийн давсан сульфатын хүдэр болох нь.